Одоогоос 35 жилийн өмнө ардчилсан нам байгуулагдаж тухайн үеийн нэг намын тогтолцоог халж Монгол улсад төрийн хоёр том багныг босголцсон. Монгол улсад жинхэнэ ардчлал тогтоод жинхэнэ эрх чөлөө сонгогдох эрх иргэддээ улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө өмчлөө байх. Энэ болгоныг тухайн үеийн маш том механизмыг сүрж, үзэл сурталыг сүрж, нэг намын тогтолцоог сүрж босгосон ийм түүхэн үйл явдлаа. Тэр үед амь насаараа дэмчин тавьж ардчилсан хувьсгалыг босголцсон ахмадуудын гавья өнөөдөр бол энэ ахмадуудаа ардчилсан намыг нуруунд дээрээ үүрж босгосон энэ хувьсгалч бидний энэ Монгол улсад ардчлалыг авчирсан энэ гавьяатнуудтай өнөөдөр баяр хүргье. За мөн өнөөдөр ардчилсан намыг дэмжиж байгаа дэлхийн өнцөг булган бүрт суугаа. За мөн Монгол улсын ардчилсан намын гишүүд, дэмжигчид ардчилсан намынхаа идэвхтэй улс төрт оролцож байгаа энэ бүх гишүүддээ бас баярын мэндийг хүргэе. Ирээдүйд бас ардчилсан намыг сонгож ирэх насан турш байгаа оюутан залуучууд энэ дүүнертэй бас баярын мэндийг хүргье.